Монгол Улсын ерөнхий сайд Монгол Улсын яг давхардаагүй тоогоор та 32 дахь ерөнхий сайд. Өмнөх ерөнхий сайдууд энэ улсын тусгаар тогтнол, бүр эрхт байдал, эрх чөлөөг бие даасан хараат ус байлгах гэж эдийн засгийн оюун санааны хувьд энэ улсын тусгаар тогтнолыг бий болгох гэж зүтгэж ирсэн. Сайн нэртэй ч хүмүүс байгаа, саар нэртэй ч хүмүүс байгаа, амь насаа алдаж бусдын нутагт цаазлуулсан ч хүн байгаа, эх орондоо ч ирж чадахгүй хүмүүс байгаа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд гэдэг бол дуртай аавын хүү ээжээ охин санаан зургаар суугаад хийдэг ажил биш. Энэ бол бас мянганаар өртүүлсэн Монголын алтан төрийн түүхийн жолоо цулбуурыг атгаж яваа хүний хувьд хувийн ашиг сонирхлоо улдан хайж зөвхөн нийтийн эрх ашигын төлөө нэгэн үзүүл сэтгэлээр амь бие үл хайрлан тэмцэх ёстой ажил. Тэгэхээр сүүлийн үед таныг дарангуулалттай холбогдож хардас ирдэх болж байна. Та энэ дээр яг зэгсээ товч хариулт өгөхгүй юу? Та ерөн дарангууллыг дэмжиж байгаа ямар нэгэн үг үйлдэл гаргасан уу? Нэг. Хоёрдугаарт ерөнхий сайдын хувьд ер нь энэ огцрох асуудал Монголын ерөнхий сайдууд огцорж болно. Гагцхүү энэ асуудал хууль зүйн хувьд явах ёстой гэсэн итгэл үнэмшлийгээд үндсэн хуулийн зарчмаар өрнөх ёстой гэсэн хуульчийн бодол байдаг. Та ерөнхий сайдын хувьд 1, 2, 3 гэж хэлэхэд хамгийн том ямар өвийг үлдээх гэж ажиллаж байгаа юм бэ? Энэ төр зүтгэж байгаа юм бэ? За энд бол дахин ачаалж байна. Цэцгийн шийдвэр гарсан учраас та ажлаа үргэлжлүүлээд хийн. Багш эмчнэр ахмадууд бухимдаад байгаа. Ер нь нийгэм асар их бухимдалтай байгаа. Энэ асуудал бол зөвхөн цалингийн асуудал биш. Нийгэмд шудраг бус байдал хавтгаарсан, далд эдийн засаг удирдсан, хулгай, зэлгээ өрнсөн, зөв зүйлд хөгжил зарцуулагдах ёстой мөнгөнд чадахгүй байгаа учраас хүмүүс бухимдаад байгаа. Тийм учраас та энэ микрофон дээр багш нарт, эмч нарт, ахмадуудад хандаж яг байр суурь хэлээч.